малчин амгалан айлтгая. Үүний зэрэгцээгээр тус халууны ахлагчийн найдлагаар би малчдын ядуурлын тухай өөрийн бодол саналаа та нартай хаваалцах боллоо. Энэс өмтэй малчд яагаад ядуур байсан жохолоо та нарт дамжуулан илгээ. Энэ жохолыг би 2009 онд гिचгтний галзтай аршаанд сууж явахдаа бол зүүн бараан морны олон малчдын байдлыг сарвалжилж атаарч асууж байжгаад бичсэн жохол юм аа. Гэсэн бол малчдын ядуурлын асуудлыг одоогоос бол 7-8 жилийн өмнөөс анхаарч байжээ гэсэн юм уу шүү дээ. Олон холбоо сүлжээнд дээгүүр ингээд их тавиад чагнаад байвал бүрэн малчдын ядуурлын хамаатай их л ярагдаж байна энэ 2 жил бол. Үндэ ядуурч энэ хотл хоомгай хэрэггүй ярьж явшээ. Малчд бол маш их ядуурсан байна. Малчдын өрхөө бүгд өвөр Монгол жишээлж хэлэхэд би өвөр Монголын бүгдийг тойрч үзээгүй шүү дээ. Зооны 90-с дээш нь үлбэр хэр готон домон ясны банкин жийлэг буюу өндөр хөтэй жийлэгд орчоод одоо яг тийм мэлээ энэ жийлэг яаж хариулна вэ гэж зүрхний хэмжирч зүудэн дайсан жачид сэрж их малчд зундан олон байна. Тэгвэл манай өвөр Монголын малчд аль үедээ баян тархан амьдарч ирсэн бай. Хэллэгэнгөө хос даачилт гэж 82 онд малын өрхөд таваасан. Тэр үед нь малчд бол өршөр гэж байсангүй. Их баян тансаг амьдарч ирсэн. Тэгээ асуултлаа. Удаас ирээд асуултлаа. За яах вэ? Энэ олны бүтээгчээр яагаад 2000 оноос ядуурсан юм бэ гэж та нар асуух магадгүй. Олон хүний мэдчихээр 2000 онд өвөр Монголын элсэн шуурга бол тогтсон. Элсэн шуурга тогтсноос болоод одоо та нарын хэлдэг их улсын чинь удирдах баг төв хараа эмахой хөвдөржээ. Өвөр Монголын одоо элсэн шуурга бэжин тэнжингийн одоо дарлаа. Одоо нэг нь тасхоо болохгүй гэж сайн мэдэрсэн байна. Энээс өмнө л одоо манай Гитдийн коммунист нам бол бомбчоос ухаж мастаад авахын мэддгээс шил өгөхгүй мэддэггүй хүмүүс байсан. Энэ элсэн шуурга бол тэдэнд энэ элсэн шуурга бол одоо тэд хүмүүсд л одоо сургаамж өгч сургаал байрснаа эмахыг тасхоо болохгүй гэсэн ухаандар гарсан байдаг. Тэгээд эмахыг тасхуураад гаргатаа энэ өвөр Монголын газар нутаг яагаад их өвдөрсөн юм бэ гэсэн асуудал нүдэн өмнө тулгархад тэдний доорх төрийн бодлого тогтоодог буюу одоо сурвалжлах нар бол өвөр Монголын малчдууд одоо мал дунд байран болгочээ. Онцгойлон ямаа арвцнаас болоод энэ өвөр Монголын хөршрөө болсон байцээ гэж ингэж бас сони мэдэн дээр мэдээлжээ. Тэгээд бол одоо яасан? Одоо ч малын тоо толгойг ясахгүй болохгүй. Малын хашаалд малчгүй болохгүй. Хааш хороолох хэрэгтэй гэсэн ийм тариалах соёлын элемент яг үүсэж мал хашаалах төрлийн бодол гаргасан. Мал хашаалах төрлийн бодол гарчснаас хойш малчдын хоёр холыг бошиж амьдрах замын бол нэрээсэж малын гаргалах өөрийнх нь уртхийг дэвшлэл тавьсан байж байгаа юм. Ингээд бол орлого нь бол жарлагаасаа хэтрэх юм уу тэнцэх маягаар явуулахтай болсноос хойш бол одоо малчдын орлого нэлээд гасагдсан шүү дээ. Малчдын ядуурсан эхлэлт бол дарий мал хашаалах төрийн бодлогоос эхэлж үүсжээ гэж би
뜨고 말지야. 자치올랐다. 마치티 말초만 우르몽리에 마하기 마토스 모그치. 은나소리 돈 아론지라 좋대발라. 올담물렀다. 올라호 들불럭지 할달라. 오버몽글 음마디 지르거스고 나스 임 토림 батлаг байсан. Тэгээд тэр үед бол одоо хүнэн чөсглөө, малан чөсглөө. Ингээ байж итэл сольяа асал ирээд улаахыг жохож унгаад. Ана малаачхвэ ни бүтчихвэл өвдөж тариалангууд бол орж ирсэн. Өөрөөр хэлбэл үдэл малдлын соёл амьдралын бол тусгч унаагаад тариалан энэ соёл их гадраасан. Тэр үед бол өмнөдийн амбатагийн умрааструу шилжүүлж байсан. Өвөр Монголын хөрс чорой бол атар хаагалаас хадвал таггүй чорой байсан. Энд бол малчхтаа мал тохирдог ийм хөрс чорой байсны эвдээд бол одоо Өвөр Монголын намын хараанаас Өвөр Монгол ичүүртэй амбатаа итгүй. Амбатааны онцлогоор амбатаагаар өөрийгөө хангаана. Өвөр Монголын амбатааны онцлтыг бол хатан бол хөх морноос дагуулна гэж ийм дурдлаг гаргасан. Энэ дурдлаг бол дарыг энэ төрлийн бодлого бол энэ дурдлаг бол борооц юм аа. Бороо жамаар бодоо тавиад ибл буцах дандаа шороо тойно гэж Монголын үг байдаг. Ийм төрлийн бодлого ураалг нь борооцнаас болоод Өвөр Монголд ихэр атар хагалуурж Өвөр Монголын хөрс чоройг бол өвдөж хайсан байна. Эргээд тэр үеийн Өвөр Монголын намын хорооны дурдлаг бол их оргоо дурдлаг байна. Амбатааны уналтыг хатан гол хөх морноос дагуулна гэдэг чинь оргиж штэ. Хатан гол хөх морон гэдэг чинь бүр услалтын тариа шүү дээ. Энэ ган хоорой өөр хөрсөн дээр одоо тэр услалтын тарианаас дагуулна гэдэг чинь хэллэнгөө оргиж байна. Ингээд айгуун натрий бол хаалрэлжээ. Тэгээд бол Өвөр Монголын элсэн шуурга гэдгийн нэг элемент нь болсон байж байна. Нэг зүйлийн элемент. Үед монголчууд тариад одоо тархийг шатхаа. Тэгээд бол одоо тариа тархиж юм чи амбатагаар өөрийнхөө хангах юм чи өөрөө тарь шатхаа тариалах орноос гэтэл тариачин багшивэл залж иржээ. Ингээд тэр үед өмшөө болгонд нэг тариалангийн баргаад гаргасан. Бараад бүгдэндөө нэг тариалангийн дугайлан гаргасан. Тэр дугайлан бүгдэндөө нөгөөс хоёр тариачин багш залж ирсэн. Өнийн дагж ирээд бол хүм ам бол их арвин орж иржээ. Хүн амын ижлэгүүн бол гажиг дээр багтаж ядмаар болсон. Энэ бас нэг Өвөр Монголын малчдын ядуулахын тест болжээ. Тэг таваа бадагийн 10 хүн иддэг байснаас нь 15 хүн иддэг болсноор бадаа нь бол хэлгэнгүй хөрөлцгөө болно шүү дээ. Ийм л дөгм тавчаатаа. Тэгвэл аймаг хөвдөсөн бас нэг хүн чухал шалтгаан байна. Энэ Алшаа аймгийн эжнэ хошоо бол их улсынхан батлан хамгаалтад нотгоо юулж өгсөн. Тэнд бол одоо манай улсын энэ атомын бомбыг дарсан хийх цэргийн зэвсгийн вилдер байгуулсан. Бас хятад дард улсын хамаг анхны атомын бомб гэвэл Алшаагийн элсэн дотор дэлгэрүүлсэн байна. Тэгээд бол одоо энэ Өвөр Монголын элсний төлөвийн үүсвэр Алшаагаас үүссэн байна. Чи бидний таныг ухаанаар бодоход атомын бомбыг дэлгэрүүлнэ гэдэг чинь хэдий их химийн хордол атарна вэ? Одоо болтол тэр хавийн газраар энэ ямааныхан эрүүн дээрээс нь гацсан соёо ургах. Ямда хүнийх нь давхай ясан дээрээс нь гацсан соёо шүд маягтай юм яс ургах. За шоул одоо дотоод зэмдэг тул мал гарахаар хүнээс хүртэл одоо тийм зэмдэг төрдөг болжээ. Ингээ амьд бодос ингэж их нөлөөлөгдөж байхад тэр ургамлын төрлийг хасагдноо хасагдахгүй юу гэдгийг бид цаашин явуулж бодож болно. Өнгөргөн Алшаа нутаг гэдэг чинь бас их сайхан нутаг байсан. Атомын бомбын туршилт хийдэг газар болсноос хойш бол тэнд бол элсэн шуурга нэлийж ирээд Өвөр Монголын элсэн шуургын хамгийн их үүсвэр Алшаагаас үүссэн.
За өвөр Монголын ам ах явагдаж өвөр Монголын элсэн шуурга дэгцэн 20 бүтэн улдад нэг атамын мөнгө нэг тариалах энэ хоёроос үүссэн байна. За манай гэтгэн коммунист намын нодолж яхаар өвөр Монголын малчдын мал арвцнаас болоод элсэн шуурга дэглээ гэдэг энэ үжилт бол тас буруу үжилт мөн гэдгийг би өнөөрэнд энэ хоёр жишээгээр нотолсон байж байна. Яагаад ч бол малчдынхаа ядуурлууд эргээд оръё. Хоол нь бол одоо манайхан энэ өвөр Монголд бол сум богдонд сургаал байж ийсэн. Жирмэн газар бол хачаа богдонд хүртэл айлын сургал байсан. Энэ сургуулиудыг бол одоо бүгдийг нэгтгэхэд хошоон дээр буюу аймаг дээр аваачиж сурагч хүүхдүүдийг ороосон байна. Ингээд энэ жоохон хүүхдүүдэн бол дагаад ээж аав нь нэг нь бол ажилтан авчирт нөгөө нь бол хүүхдээ харгалж байна. Өвөг эмэгтэй болсон бол өвөг эмэг нь амбулаан дагуулад бол сургаалт суудаг болж ингээд нэг айлын батагийн хоёр тишин хувааж иддэг. Нэг жоохонд галт үлддэг бол хоёр жоохонд галт үлддэг болж. Ингэснээр малчдын амьдралаас бол хүндэржээ. Энэ сургаалын нэгтгэсэн хор нөлөө өөр бас юу байна вэ? Тэгвэл ана аргэртэй бол одоо эрэгтэй нөхөр нь адуу мал дээр байвал аваа босгоон бол одоо хүүхдээ харгалж хотод орсон хэдийдэг вэ? Энэ бол хүүхдийн тоогоо барьдаг хүмүүс гэж хэлдэг. Хотод ороод бол одоо хийсэн ажгүй одоо хүчээр нааднаа маажаанааднаа ярим баталгуу остой аргатарс оона ингээ алей чингэлүүд болны орноо ингэж игээд малчдын айлгэр салж бодрох явдал бас зөндөн гарсан. Унаа аваа босгон жоостой тийдэрээ аргэрэ хаяат ачир хөвгтэй онцруулсан ийм жишээ эдийтэди гарсан. Энэ бол малчдын амьдралын нөлөөсөн хараартай бас нэг үжигдэл маа. Энэ амьдралын ядуурлыг атарснаар барахгүй үүхэлний ядуурлыг бас атарч өгсөн байна. Тоол хорхтойгоо мэтэлдаад нааддаг хүүхдүүд таван гушоо малаасан жаядаж хотод орж сууснаас болоод халимаг хөлтэй болж Монгол мандал соёл Монгол амьдралын соёлын бол бүр алдаад хагас хайчлах юмудаа орсноос болж Монгол хэлнийх нь суурь нь бол их мотож Монгол малчдын соёлын суурийг бол ингэж гуйвалж болсон юм аа. Энэ бол хэдтэн коммунист намын малж ахорон давсан хөнгөөлтэй бас нэг бүлийн төрийн бодлогын илэрлэл маа. Хүүхэд багцуудын чинь бол одоо болоод хэцлэл бороо жолоодсон ийм үйл хэрэг болно. За ядуурсан болохоор ядууртлаагаа дулуулж өгөх хэрэггүй. Мөнгө жоосчилж амьдрах хэрэгтэй. Хүүхд зөвхөн сургаал цоолох хэрэгтэй. Наттай нийлхсаа бол харгалж Монгол хүний сайхан жангарчлаас болж амьдралаа дэвшлүүлээ гэдэг. Банкд төшөлдөг болжээ. Одоо тэр итгэмжийн оршоо тариалангийн банк энэс гаднатай өндөр хүүтэй жийлэг авч жардаг болжээ. Ингээд жийлэг юм бол одоо яг сайхан малаа хурдаад бучаая гэж малынх нь ашиг шиг үн орхон байлаа. Малын махбал үнэндээ бол үн боорсын явдал байна. Харин амьд малын үн бол ихээр бооржээ. Энэ юунаас болсон байг бол хошоо болгон балах суулганд хитэн хөмөрг гэж байдаг. Хитэн хөмөргийнх нь бол малчдын үн ханшиг ихээр дарж тэд их ашиг хонжоо гэвэл болсон байж байна. Энэ яг ясандаа бол засаг төрчин бол ингэ зохицуулах ёстой юм аа. Гэтэл танай засаг төр гэдэг чинь бол танай малчдын хүчтэй хамаар засаг төр биш болжээ. Энийг ойлгож гин үү? Өөр ихтэл гомтгоо боос ихтэл хацаамтгоо гэж үг байдаг ш та.
이런 불렀다 해로울 띠고 봤어 맞췄다. 얼씨로선 도타가 내려면 보러다가 은퇴를 눌렀다 맞라고 저자 봤어 통수 어디가 봤어 얼씨니 누구 어쩌다 맞니 위력들 중단 갔음 바이 은덕들 내고 불러가 알죠 자서이 뭐 저스테 나름 머리에 타고는 이게 뭐 에스타스 오게 뭐 알레징 그거 조금 통이야 봐나 왜 좀 배도 하루 하면 이 엄소 뭐다 약도스 맞 밴. 그치 돈이 이래 대신 약도를 나갔다 보다는 니금이 아서 니금이 아자하면 똑들 전에 아서 오늘 아르톰니 마스팀 보러 피해 오늘 니금이 아서 뭐 남자 섹터 좀 적절하게 있은 거에 마스팀 다양한 나이제 그 대신로부터 드림 받는 것도 어떤 뭐가 옥스퍼드단 호바스나 마당 가가디 조금 비전에 어런다 우르로 죽고 있는 돈 가가디 와서 어떤 말벌도 고소지라 대그레스는 무슨 또 아니 뭐 야마긴 percaya 했나 마스트 오늘들 봤을 게스트 돌아서 한번 살아고 엄소디마 그거다 안을 야들고야 하는 왜 너를 우거를 마스트 탄도스는 트림 버튼이 뭐가스 어떻게 마스트 도대 야도로 놓아기 비엔 더튼 도그니 다늘 미니 노게 적셔스 무슨 아마 왜 비저때 그때군네 에룬가자 피자 제름 서로가슴으로 얻었다며 왜다 그칠 대름 질 끝노티스 그가 만약에 몽골로 서둘렀다 흔히다가 들뜬 흐트림을 돌때 시엘올랐다 도림부터 그치진 도림부터 적주진 어연 옷생 가지르기진 어떤 것을 딱 들뜬에 들세르 외지가 배틀리가 한번 어떻게 올지나 이금이에 돌리 올랐다 터르자스 한번 쪽쪽하였을 때마 또 비버트다 이거는 맞췄던 것 니듬단 약도라들을 아좀 담봤으니까 들어서 쪽쪽하고 막아도 되게 맞지나 비 약 쪽쪽하게 들지 거야 그거 쳤던 거서 나 더시니 직 놓든다 니가 야지 대놓을 노약성 어쩔 때로 봐야 마 알아 그러길지 대놓을 왜서 알는 것들을 맛집 와서 가락장 때 그건 서로 힘들 때 보나 야마로 해서 만에 맛정 만나산 사서 해줘야 알는 것들을 반 다른 힘들어 만나산 사서 해서 빛 우글나 어쩐 다른 선불 사서 만나산 사서 보다 많이 좀 복지 어떻다 와서도 허락나 니층 허락나 저건 또 하성아 있은 어떠가 버스 좀 버스 저스테 오냐 왔나 너들을 나 너도 스티링 히 바타 좋은 게 베스트 취천추나 하다니 개미 말진 애들 와서 이거 뭐 드림 받기 마 아니 자태 안 쓰는 운들은 봐요 야가 비니 뭐 제주아가 만나 마스터도 디스파이지는 처음 봤다 어떻게 나간 특징 올라다 빈발었다 뱅크 따라 저스 제일 좋은 운들 호텔 제일 받는 게 지금 베이스 차지 왜 오는다 제일 좀 어떻게 도서나 저스 특징 자살들 무슨 임쇼 그리 달라가라고 다든 오지 와 오지 저 함께 소스 옥숨 hun친 자마스 저선 제로 디호 어떠터 득트로군 득트리칭 없은 후 뱅크 주에서 온들 호텔 제일릭 답송 주에서 애는 같은 저스테 티아트라 진이 나타날 좀 소득나 그선 비엔을 모터린 버틀하고 알죠안 자설라 어떤 내레비면라 저기 예스노딘 답치ум승 운렛 아와레